тулгуурласан маш олон асуудлууд байдаг. Тэгвэл хаан улс төрийн ардчилсан залуучдын холбооноос бүс бүсийг хилцүүлгийг хийж эхлүүлээд байгаа юм байна. Энэхүү хилцүүлэгт ардчилсан намаас улсын их хурлын 21-р төрөлх нэр дэвшигчид яг энэ хилцүүлгийн үеэр залуучтай уулзаж тулгамдж байгаа ямар асуудал байгаа гэдгийг сонссон байна. Хаан улс төрийн ардчилсан намын байгууллагаас нийгэм чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулдаг. Үүний нэг нь өнөөдөр тус төргийн ардчилсан залуучдын холбооныхны бүс бүсийн залуучдын уулзалт юм а. Тэд энэхүү уулзалтаараа залуусын дунд шийдэж чадахгүй асуудал байна гэж бусдыг харж суух биш, бид өөрсдөө зохион байгуулалтанд орж тэдгээрийг хэрхэн зөвөр шийдвэрлэж болох талаар хэлцүүлгийг өргөнүүлсэн юм а. Энэ бол үнэхээр залуучуудад нийгмийн идэвхжийг сайжруулах, энэ ардчилсан нийгмийн үн цэнийг ойлгуулахад асар их ач холбогдолтой юм а. Тийм учраас энэ чуулгандаа ихтэй оролцож байгаа тийм ээ. Эх орныхаа тэр одоо их баялагийг ард түмэндээ жинхэнэ утгаар нь хүртээх тэр намынхаа агуу их үзэл санаа хэрэгжүүлэх тэр зорилгын төлөө эвсэн нэгдэж байгаа. Ялангуяа өнөөдөр эх орныхаа газрыг ард түмэндээ одоо өмчлүүлэх намын тэр том зорилтыг бас одоо хэрэгжүүлэхийн төлөө сэтгэл санаа нэгдэж зохион байгуулалтанд орж байгаа манай залуучуудын байгууллагад би бол бас баяр хүрмээр байна. Өнөөдөр хаан улс төргийн ардчилсан залуучдын холбоо бүс бүсийн чуулга уулзалтуудыг хийн зохион байгуулж байна. Өнөөдөр хаан улс төргийн залуучууд дээр ямар зүйл тулгамдж байгаа юм, тэр асуудлыг яаж шийдэх ёстой юм, ер нь 21-р зууны залуучууд ямар байх ёстой юм гэх талаараа бүх ерөн олон төрлийн үйл ажиллагаанууд явагдаж байна л да. Өчигдрөөс эхлээд одоо хаан улс төргийн төвийн бүсийн залуучууд чуулсан бол өнөөдөр яарангийн бүсийн залуучууд чуулж байна. Энэ дээрээс нь ер нь бол залуу хүмүүст тулгамдж байгаа асуудлаасаа гадна бид нар юуг шийдэх ёстой юм те, шийдэхийн тулд бид нар яах ёстой юм, олоолаа бид нар яаж хөдлөх ёстой юм гэдгийг судлыг шийдлийг гаргаад явж байна. Залуусыг бид мэдэхгүй чадахгүй гэж бусдад буруу нэлзаасуулгүйгээр эрч хүчтэй эв нэгдэлтэй байгаад улсын хурлын 21-р тойрогт ардчилсан намаас нэр дэвшигчид сайшааж байсан юм а.